Сiem Rabbit тавтай морил. Баярлаа. Окей. Тэгэхээр оройны 18 цаг 34 минут болсон байна. Бид хоёр бол өдрийн автобусаар өглөө гараад орж ирсэн учраас орой Сiem Rabbit буула. Маргааш бол яг Angkor хот руу явна. Тэгээд чадвал Angkor Wat-ыг үзнэ, Bayonne гэсэн үзнэ. Тэрнээс өмнө яах вэ гэхээр ёо би яг өсөжлээ. Би бүр яг өсөж өглөө. Тэгээд орон нутгийн одоо чинь local гэж хэлээд байдаг энэ үндэсний хоол моолноос нь туршиж үзье гэдэг юм. Киряг үнэндээ Камбожид миний ойлгосноор яг үндэсний хоол гэдэг зөвхөн Камбожид байдаг гэж заах юм онцгой зүйл бол тэнгэрийн өнгө байдаг юм байлээ. Nice. Одоо тэгснэ тийм болохоор амар их солонгос хоол, амар их тийм Вьетнам хоол өөр юмнуудыг нийлээд олон харагдлаа. Тэгэхээр юу олж идэх нь вэ? Хоол идэх газар олсон. Би пицца. Уучлаарай. Би хэвчээ сар амьдраад тэгмээ яг одоо чи пицца хоол мэдэрч юм уу? Тэр болохоор аяг үнэтэй байгаадсан. Өөр арай локал пиццаны газар нь болохоор ер нь бол ингээд бэлтгэн ангис юм байсан. Би ер нь цагаан сүс өмдөг чигнүүд нь ер нь бол сони юм шиг байгаа. Би бол тэгж ер нь анзаарсан юм байна. Тэгээд бэлтгэсэн сүс юм пицца юм нэ. Тэгээд Сiem Rabbit бос ихний оройн болохоор пицца идэж байна. Дахиад уушлахгүй чи. Нэмхэн болтой энараа ийм санзиг өгөх баг юм байна. Тэгээд айгу нэмхэн болтой очиж болж байна. Орносоо бослоо. Өглөө буудлаасаа одоо 4:30 гээ хөдөлж байна. Өглөөний цайгаа боолгуулж аваад 5 цагаас тасалбар гаргаж өгөхөд тасалбар олгож эхлэхэд билээ очих гэсэн. Нар мандаагүй учраас хатгаар ингэж харагдаж байгаа. Одоо яг тийм иймэрхүү. Хоёр Angkor Wat-д нөгөө нар мандахыг үзэх гэж очиж байгаа. Angkor Wat тэгээд хоёроос гадна дахиад бараг 2000 хүн тэнд байх ба. Нэг тийм өөр олон хүнгүй газар мадраар очно гэсэн бахан видеонууд үзсэн л дээ. Гэхдээ харчлаа нэг тийм тэгэхээр өөрсдөө ганц Angkor Wat-ыг харгалж үзэх мөдөг гэсэн тийм зорилго бол байхгүй. Тэгэхээр нар мадрыг хараад цаашаа зарим монтон сүм юм уу хийдүүд дугнуудаар нь очиод тэгээд явж бодож байна. За ямар ч юу болсныг бас та нар энэ видеон дээрээс харах бахуу. Газраа явсан. Очиж үзэж байна. Гайгүй юм шиг байна уу? Өглөөдөө 1 3 7 өдрийн эсрэг гэж байгаа. 47 доллар 62. Тэгээд 72 долларын ялгаатай юм байна. Өмнө нөгөө тоор судалгаа хийгээд нөгөө бас өөр видеонд үзэж байгаа. Заавал энэ чинь бэлэн мөнгөөр өгөх ёстой. Тэгээд доллараар өгөх ёстой гэдэг бичсэн чинь одоо сайн энэ багтаа рекламаас хахны энэ асуулбар олох газрууд карт дэмждэг утсан байна. Хэдэн байшлаа. Тэгэхээр бид хоёр нар мандахыг харахын тулд Angkor Wat явахын оронд ер нь бол нэг өдрийн дотор хийдэг юм байршлуудаас нь сүүлээс нь эхэлсэн төгсгөлөөс нь гэсэн. Тийм бол ядаж 2000 хүнтэй нар мандахыг харахгүй байх гэж бодоод. Тэгсэн чи яг 2000 хүнтэй нар мандахыг харахгүй нэ. Энд бид хоёр байна. Тэнд 2 хүн хөтчдөөгөө. Энд 4 хүн. Тэгээд 4 6 одоогоор 9 үлээ. Нар мандах хэрэг гэж. Нэг юм хэлхээ мартчихж эдгээр өдрүүд угаасаа Siem Rabbit айгу үүлэрхэг байгаа. Уусаа юм. Тэгэхээр ер нь бол нар мандахыг харна гэж ер нь би бодохгүй байна. Тэгэхээр ядаж баахан хүмүүстэй явж байхаар эсрэг чиглэлд нь явж тэ бид хоёр угаасаа нөгөө хүлээлттэй байх огцон бууруулаад асар баг түвшин барьж явж байгаа. За нар мандсан. Түрүүн бодож ирсэнчлэн үүлтэй учраас нар яг мандах процесс л харагдахгүй байна. Өнөөдөр жинхэнэ ерөөхдөө энэ дэр үнжин.
Манайхай юм. Nice. Oh, wow. You caught a snack. Coi như thế anh miền Nhật cười nhiều tàu. За одоо бид хоёрын штат тийш орно. Тэгэхээр аюулгүй байдлаа бодож камерыг зүгэллээ. Анкор хотод байгаа энэ жижигхэн сүмүүдийн хан дээр хийсэн байгаа юм хүн хэлбэртэй өшөөнүүд байгаа штэ. Анзаарангууд ингээ юм дандаа юм тайлтай юм бэлхүүсээгүй сайтай. Тэгээд цээжин биеийн тогоосон хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээд дандаа эмэгтэйчүүд. Con nói cho anh em tiền ơi. My place number 5. Okay. If you're very hot in my place, I have a fan also. Oh, good. 11 цаг 22 минут болж байна. Өглөө 5 болоогүй байхад гарсан хүмүүсүүд бойлоо төлөвлөсөн байснуудынхаа нийтдээ 9 темпл буюу 9 одоо сүмээр орно гэж бодож ирсний 7-оор нь орчлоо. Одоо 2 үлдсэн хамгийн чухал 2 гэх юм уу? 2 том хүмүүс эхлэхдээ дандаа Анкорват Баян хоёроос хэлдэг юм байлээ. Тэгэхээр хамгийн сүүлд нь дуусгаж байгаа. Ягаад гэвэл сэргээр явж байгаа учраас тэгэхээр юу Анкорват Баян хоёр үлдсэн. Тэгэхээр одоо баг 3 хил дуусчих байна л да. Ариг цэцэрлээ. Тэрнээс өмнө яах юм мэдээд байгаа. Юугаар Siem Reap-ийн төв рүү хоол аягүй хямдхан байгаа байхгүй юу? $1, $2, сандал $3 хавцаа ер нь тэгэл явна. Тэгээс хаа газрын нэг юм дурсал газар ойрхон тэгэхээр юмны үн өсдөг шиг. Энд чинь ороод Анкор парк руу юм одоо ороод ирэнгүүт хоол нь шууд $8 болчихж байгаа байхгүй юу? Буудад $7 байсан сая. Тийм буудад $7 $8 байсан. $8 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр мэдчихэхгүй хэрвээ явж байгаа болоод зүгээр ланч аваа зүгхэд аваа явж болно. Өөрөө өөрсдөө шийдээ гаргана. Ямар шойлоо 20,000 гаруй өгч байгаа. Тийм, нэг хол. Тийм. Тэгээд түрүү нөгөө night market дээр шөнийн зах дээр $1 гэдэг юу лээ? Футбол энэ ч сая $4 болчихж байгаа. Тэгэхээр энэний үндсэндээ яхах вэ хаасайгүй дүүрдэг юм ингээд болж таарч байгаа юм аа. Хоёрын хоолны цувралыг Жунигийн сторийн дээрээс хараад байгаа юм. Яг дандаа бүх хоол ингээд дээрээс нь ихцээр нь аваад яг Жунигийн сториогоо хэдэн баттай ихсээр болж байгаа. Одоо баттай идэхгүй л дээ. Одоо ойлоо фо бамны хоёр хоол нь Вьетнам гэхдээ энд бол тийм багнаж идэх хоолууд байхгүй. Хамбууд идэх. Зүгээр амтад нь.
За Андурагу бол Анкор хотын хамгийн том сүмэн. Үүдэнд нь ингээ ороод ирсэн чи хүний хөшөөнүүд байгаа. Гэхдээ бүгдээрээ толгоогүй байгаа. Яг ингээд Монголын уйгурын үеийн хөшөөнүүдтэй адилхан. Бүгд толгоогүй. Шатарстай амар авирч гарч ирлээ. Бафуан гэсэн баха доор бичгэн гарцсан байгаа. Би гайхаад их юм ерөөс юм хашилтууд байхгүй. Сiem Reap тэгээ цаашаад Анкор руу ирж байгаа хүмүүс жуулчдын тэнцвэртэй байдаг. Үнэхээр итгэх. Юу гайхаад хүмүүс ингэ нороод унчмаарч юм шиг харагдаад байгаа. Хашилтууд ирсэн. Хашилтууд бараг байхгүй. Юм шиг толгойн юмэр. Ada bir adam sama. Анкорват дээр ирж гин уртынхан үндсэн гүүрийг нь бол засварт оруулсан байгаа шүү байна. Тэгэхээр тэрүүгээр гарахгүй харин эсрэгээрээ ийм сонин хөвдөг түр гүүрээр бид нар гарч гин. Гоё юм байна. Амар салхитай нэгтэй намайг сонсож чадж байгаа гэж найдаа хэрэг сонсож чадахгүй байвал би доор сабтайтл бичгээсээр аргагүй байдалд орондоо. За тэр яг миний артл дээр Анкор хотын төв Анкорват байна. Яг үндсэн гол 3 цамхаг надад ард харуулж байна. Айгу харлаг өдөр байгаа болохоор ямар ч сан яаж орох нь гарыг Анкорватын гол хийдийн одоо тойроод ханан дээр бол ийм үлгэрийн туйсыг бол ингэж дүрсэлсэн байдаг юм байна. Тэгээд одоо 13 дугаар зуун 12 дугаар зууны үед одоо хэдийн сийлсэн байсан хүүхдүүд энэ ханан дээр нь одоо дайны морь одоо морь явж байгаа байхгүй дайн бөгүүлсэн. Тэгээс энэ явжсэн гайдын одоо хөвчин хэлснээр бол тэр үед Камбожид морь байгаагүй одоо ялангуяа дайны морь байгаагүй. Тэгээд ханаас авсан байх уу? Монголоос авч ирсэн гинэ. Анужуны хоёрын Анкорт өнгөрүүлсэн нэг өдрийн хувьд ийм байлаа. Үргэлжлээд Siem Reap өнгөрүүлсэн тал өдөр. Яа. За тоглосон. Хоёр орой хоол идэх гээд явж гин. Тэгээ гараа зүгээр Foursquare-ны газар олоод тэрлэгөө явж исэн чинь явж Siem Reap-ийн нөгөө Pop Street байдаг бааш таарлаа. Тэгэхээр танаас Pop Street харуулах уу? Pop гэдэг нь Pop-ны гудамж. За маргааш өдөр нь болж өнөөдөр бид хоёр Siem Reap жоохон нэг өдрийг өнгөрөөгөөд орой автобусаар гарахаар байгаа. Одоо тэгэхээр өдрийн хар халуун буудлаасаа чекаут хийж загч байгаа боловцсон учраас өдрийн хар халуун үзснээр гараад ирж байгаа. Энийг тик байна. Өдөр халуун нөгөө дараагийнхаа наслэг ч юм уу тэг автобус галтрыг үзэж явахдаа юу хийж болох вэ гэхээр мөсөө үзэх хэрэгтэй.
Victoria гэдэг нөгөө түүхийн музейн өдөр байлаа явах хэрэгтэй. Гоё. Тэгэхээр Victoria одоо Angkor National Museum буюу үндэсний түүхийн музей руу явж байна. Камбожийн үндэсний мөнгөнд тэмдэгтэн нь бол Cambodian Riel гэдэг энэ төсөлд байгаа байхгүй юу? Түүний гол энэ хоёр нь 1000 энэ болохоор 2000 нийтдээ 3000 төгрөг. Яг бодгүйгээр наваад үзэх юм бол Америк доллар өртөө 75 центтэй болоод дүүсэж байгаа. Ажиглалтай нь үндэсний мөнгөнд тэмдэгттэй байгаа ч гэсэндээ Камбожид хотож Siem Reap юм дээр номпин гэсэндээ ажилласан. Үгэж Америк доллар ерөнхийдөө тооцоо хийх юм байлээ. Ам доллар бол үндсэн бол баг нийлээд ашиглагддаг бэлэн мөнгөний мөнгөний тэмдэгт нь бол ам доллар болсон. Тэгээд Хмээр яалаа бол хойд чиглэлээд байсан. Одоо чинь $1 баг хэмжээтэй хариулах шаардлагатай байдаг. Одоо чинь $5 өгөөд $3 50 юм авах гэж бодчих юм бол $1 дэвсгэр тэгээд 2000 төгрөгийн шаардлагатай хариулах өгч юм. Юм хойсон байдлаар өгөх шүү дээ. Ойролцоогоор $1 4000 төгрөгээр өгөх юм байна. Монголд ер нь ингээд смути шейкүүдийг төвчлэн сироп ашиглаад байдаг. Яг банантай ч юм уу зарим зүйлийг хараад жимсээр хийдэг. Гэтэ жишээ нь watermelon ч юм уу өөр юм онцгой жимсүүдээр сироп ашигладаг. Гэхдээ энэ болохоор хэрвээ сироп ашиглах юм бол илүү үнэтэй тусгаар гадаг жигийн жимсээр нийсэж байгаа байхгүй. Тэгээд ингээд энэ бол ингээд хүүтэн ундаа өдрийн түр шуухад бол үнээр гоё юм байна. $1. Шүрмэслэг гэхэнэ гоё юм. Таиландууд нөгөө биеийн тай массажаар алдартай байдаг шиг Камбожсэндээ нөгөө гихмэр массаж гэж байд юм билээ. Тай массажтай харьцуулахад арай зөөлөн хүрдэг тийм массаж байд юм байна. Энэ ч болохоор гихмэр болон тай массажийг хооронд хослуулсан нэг газар боллоо. Гихмэр массаж руу орох гэж байна. Гарч ирээд сэтгэлээ олцъя. Камбожид өнгөрөөсөн хамгийн тааламжтай 60 минут байлаа. Тай массаж, гихмэр массаж ажлын элементийг шиг гэсэн ямар ч тус ашиглахгүй нэг видео массажтай шүү дээ. Та нар хоёрын Вьетнамын Ханой руу явсан видеог үзчихсэн үү? Тэгтээ нэг юм тайлбарлаж ирсэн. Хоёр нөгөө нэг ийш тийшээ хамтдаа ч өнө тусгасаа ч өнө ийш тийшээ явахаараа заавал ээж рүүгээ ямар нэгэн ийцэгтэл явуулдаг. Тэгээд тэрийгээ дахиад Siem Reap гэж чинь. Энд турист офис дээрээс ирэхэд юугаа авчлаа. Марка авчлаа. Гэхдээ юугаа бол тусна. Ил зэхлийнхаа заасыг бол тусдаа хоёр дахин таних уу гэх. Тэгэхээр хайр зүгэл юм уу? Чи өөрөө хэлээ. Би өөрөө өрлөгөө явуулж байгаа шүү. Яг тэгвэл гол нь эндээс Монгол руу очих үе дарагж байгаа томгууд нь айгуу гоё харагддаг дараа нь. Тэгээд юуны өрөх вэ? Энэ ээж тань руу явж байгаа шүү. Очихоор нь хэлээрэй. За. Hello, Victoria. Victoria одоо Siem Reap-ээс Вьетнамын Хошимин руу бүрдэх автобусаа хүлээгээд сууж байна. Автобусаа Гондора бол Камбожийн Монтенер одоо дайрн тийм зүйлээр Монтен дог бүрдэж амжихгүй болов гэж үзэж байгаа. Тийм учраас энэ Камбожийн лого өндөрлөе. Хэрвээ энэ видео таалагдсан бол лайк дараарай. Доолж комент хийсэлээ үлдээгээд үзэж байна. Камбожид тухай Siem Reap-ийг эрийгэж бодож байгаа хүмүүс байгаа бол энэ бичлэгийг үзэж холбоосоор өгөөж өгөхийг хүсье. Өөрөөр хэлбэл одоо аяллаа бичлэгийг аяллаа видео тэмдэглэлүүдийг үзэх юм бол дээр бас карт хэсгээр орж өгсөн байх болно шүү. Видеоны талд нагаад видеоны доорч гэсэндээ тайлбар хэсэг холбоосыг нь оруулж өгсөн байгаа. Тийш нэрээ үзээгүй байгаа бол тийшээ орж үзхийг хүсье. Тэгэхээр энэ хүрээд энэ видеогоо дуусгая. Бидэнтэй хамтдаа маш баярлалаа. Дараагийн видеогоор тун баярлалаа дуусгая. Дараагийн видео Камбожоос Таиланд, Вьетнам руу хэрхэн одоо газраар хил давах вэ гэсэн видео байх болно. Бай бай.